Эхнээс нь ярих юм бол одоо анх 2017 оны 10 сард онц зэрцгийгээр нас барсан өмгөөлөгч манай нутгийн дүү байхгүй юу. За нөгөө нэг найз маань нас барсан. Тэр миний үеийн найз. Атвар бид уулзсан. Энэ ураны асуудал, Улаанбаатарын асуудлыг яриад тэрний талаар тас харахгүй шүү дээ. Би өөрөө сайн шантар төрж өссөн хүн мөртлөө. За ингээд судалж үзээд би ч өгдөг бол зүгээр ер нь шокнд орсон. За тэгэхээр 2018 оны 1 сарын 3-нд байдаг. Би чинь зориуд явж штэ экстра гэдэг нэг машинтаа. За тэнд бас нэг жүлхий нэг юм болцсон байсан. Хамгийн анх одоо яг юм хоригтой ингээд юм самбарны дэргэд цаанаас нь норсрон гой гэж хүн ирээд наанаас нь би ирээд ингээд одоо уулзж байсан юм туг цэгэмэн дээр одоо миний анх эхэлжсэн архивууд байдیں۔ Тэ. За ингээд одоо эхэлжсэн түүхтэй юм аа. Энэ хоёрдугаарт юунаас үүдсэн бэ, шилтгаалсан бэ гэдэг асуулт орж. За тэгвэл энэ ураны компани хаанаас ирсэн хин юм бэ гэдэг асуулт тавьж. Тэгэхээр энэ зүгээр бүр томор нь эхлэн нэрэл. 90 оны энэ өнгө төвсгөлийг Францын арива өдөртөж оролцож исэн гэж би интернетээс олж уншиж байсан. Энэ хэдийн еврейчүүд энэ систем өнөөдөр 200-300 жилчүүд юм уу хоёр хотор одоо өндөрлөгт мэддэг болсон юмыг би хэлж штэ. За яг тэр Улаанбаатар сумд хэдэн онд орсон юм байг бол 1997 онд хайгуул хийх нэртэйгээр одоо орж ирсэн байт юм. 2011-аас 12 оны одоо шилжих одоо энэ дамсан яг энэ зааг дээр одоо 2.7 тонн шар нутгийг одоо уран гэсэн үг шүү дээ. 440 тонн хөрийн хүчлийг бүхий уусландаар шахаж авсан гэж өөрсдийнх нь хэлж байгаа үг шүү. Туршилтын олбор. Аль би чамайг нэг уулгаадах энийг чиний булчин руу тариадах яах нь гэдэг чинь туршилт үстэй. Өгөх нь үү чи те яах нь энэ ундаг. Тэгэхээр энэ туршилтын олборлт хийсэн гэж байгаа. Олборлт бол олборлт шүү дээ. Зүгээр л олборлт хийсэн гэх юмыг туршилтын гэж байгаа. Чинь 17 оны 10 сард кадастрын газарт бид нар бол Батрах энержиг хардж байна. Биднээс бол зайлахгүй. Ураны бүгд лицензийн хүчингүй болгоно гэдэг нэг юм кадастрын газарт одоо өргөдөл гаргаад эхэлж байсан. Энэ одоо зовж явсаар бод 18 оны 5 сард Цагааны иргэн шүүхтэр хэрэг болж үүссэн. Одоо тэр шүүхтэр бол өнөөдрийн хүртэл тасралтгүй. Одоо ялах хүүхдээ хүн шиг ингэж. За түн шүүхтэр явсны чинь утга агуулгын ач холбогдол нь юу вэ? Өнөөдрийн Андрей гэдэг дэлхийн хэмжээний цөмийн физикч хүнийг оруулж ирлээ шүү дээ. Тэр хүнийг бид нар урагшлаар тэр хүн биднийг судлаа та энэ дээр хамгийн нэгдүгээр сайн мууч гэсэн дөрвөн босоо байгуулга гэж үзсэн шүү дээ. Хоёрдугаар шүүхтэр явт юм байна. Тэнд нь би оролцох боломжтой юм байна. Гэрчээр оролцож болно. Сэтгэмжлэгцэн төлөөлөгчөөр оролцож болно. За ингээд олон улсын хөндлөнгийн хараат ус шинжээчээр оролцож болно гэж байгаа юм. Тийм том агуулгаар энэ хүн орж иж байгаа юм. Тэгэхээр зүгээр би нэг дорноо нэг гэр тавьж байгаад нэг дэлхийн нэг хүний дуутахад нэг эргэн хүн дээр ирэх бас эргэлзээтэй уустай. Тэгээ энэ дөрвөлөөс гарах гэдэг чинь шүүхтэр үзэлцэн. Яг нутг дээр нь үзэлцэн. Бүрдүүлнэ. Сквадрын талбай дээр үзэлцэн. Сошиал дээр үзэлцэн. Тэгэхээр ийм олон өнцгөөс бид нар дайрч энэ дайсныг дарж авна шүү дээ. Тэгвэл өнөөдөр атомыг төрөлдүүлээд шүүгээр ядсан. Саяны 100 мянган гаруй хэсэг эний боёнд бий болсон юм. Түмнээ нэгэн зүгт төрөлдөөс гаргаж нэгэн зүгт харуулах гэдэг шүү дээ. Тэгвэл бид нар бас солилтоор ярил үнэн зөвийг л олохгүй яваад шүү дээ. Энэ үхлийн шалтгаан юу байсан бэ? Тэр ураны уурхай байна уу? Өөр юм байна уу? Хайж шүү дээ. Ингээд одоо урагшаага ингээд довтлох байтал өөр хоорондоо хэмнэлтэх нь аюу их байгаа байхгүй монголчууд. Тийм учраас одоо би энд ингээд нэрэн яриа авчих юм бол тэдний шин бас нэг дагдаг нь 10 100 үнэтэй. Ингээд талцаад тий. Өнөө би түрүү хэлсэн сошиал дээр бид нар үзэлцэн. Нөө сошиал маань ингээд хэрүүлийн тогоо болчихж байгаа байхгүй юу? Англи дээр дайсан дагчих тогоо байхгүй. Хоёр томтой газрыг яриад байна. Одоо энэ ингээл хэлэхэд энэний араас ингээд зэрэг ингээл өргөн фронтоор ороод ирэхэд бид нар зогсоо хардаг болчихсон. Тэгээд Дорногов аймгийн Улаанбаатар сумч байна уу? Одоо тийм ээ Ховд аймгийн Халсан бүрдээ хоёулаа нэг л зорилгын төлөө явж байгаа. Тэр нь нутгасаа хордуулахгүй усаа цэвэрхэн авч үлдэх хойж үедээ тийм ээ аюулгүй сайхан байгалаа үлдэх. Тэр өнөөдөр энэ лицензүүдийг зөвшөөрөл болгоод танаа дараагийн аймаг сумд ч гэсэн үүд хаалгыг нээж өгч байгаа юм шүү. Энэ аюул юм шүү. Одоо нэг оройт өгөөдөр л энэ дээр бүгдөө нийлж нэгдэж зогсоох хэрэгтэй байна. Яг өнөөдрийн байдлаар одоо 108 лиценз
одоо хайгуултын болон ашиглалтын гэж байгаа шүү дээ. Өнөөдөр хэдэн зууч болцсон байж магадгүй. Одоо энийг хяндаг ямар ч систем, ямар ч удирдлага Монгол байхгүй. 108-ын ард өнөөдөр хэдэн зуун лиценз, хэдэн мянган лиценз болсон. Бүү мэдчүү. Тэгэхээр дор хүрнээ бид нар анхааралтай байх гэж чадахгүй. Яг тэгвэл хэд одоо том нутагтай шүү дээ бид нар цөөхөлөө. Сүүлд энэ химийн, биологийн, бактериологийн дуртай тайна ингээд байгаль экологоор дамжуулаад хийж байгаа байхгүй. Бид нарыг аймаглан устгаад байна шүү дээ. Усан төснөр нь хүүс тэмдэрч шүү дээ. Хүнээс сүнс үлддэггүй, сүнсч үлдэхгүй юм байна гэж шүү дээ. Монгол үндэстэн энэ хорвоо ертөнцөөс үр далчигдж яах гэсэн үг байхгүй. Ийм учраас одоо монголчууд гадаа дотоод гэхгүй. Тэр хөг толгойтой нөө энэ байгаль экологитой хайртай. Энэ Монгол их оронд хайртай хүн болон нэгдээд өгөөч. Зохион байгуулалтанд ороод өгөөч. Тэгэхээр монголчуудаа одоо ингээд зохион байгуулалтанд ороод өргөдийн хандлага төрөлтөй хөдлөд өгөөч гэж. За энэ 2025 оны 1 сарын 17-нд ороонотой гэрээ хийгээд Улаанбаатархын энийг бид нэр зөвшөөрснөөр Монгол улсад 108 лицензийн тэр чигээрээ энэ тэнд ухагдаад тэр засраг гэдэгт хог хаягдлалд хордох тэр боломжийг өөрсдөө нээгээд өгч байгаа. Энэ өөрөө гэмт хэрэг. Энэ орооногийн асуудал ч бүр 30 жилийн өмнөөс яригчээ. Монгол банкны захирал Чулуунбат гэж нөхөр байсан та. 2013-4 онд Японы телевизэд өгсөн ярилцлага байгаа. Тэр ярилцлага бол айгүй аюултай. Гэхдээ одоо энэ цацраг энэ уран ухаас гадна хог шаар хаягдал болох юм хаягдлуудыг болох юм бол энэ бол маш ашигтай бизнес гэж ярьсан байна. Монгол улсад ерөөсөө дэлхийн энэ шингээхгүй байгаа цацраг идэвхт бодисын хог хаягдлыг тэр чигээр нь булгахны гэсэн хардталтуудыг үүсгэж байгаа. Өөрсдөө хамгаалах гэвэл ард түмэн өнөөдөр сэрч хаана юу ухаж байна, ямар нөлөө үүсэж байна, энийг айхтар нарийн сайн ажиллаж хоорондоо нэгдэж энийг эсэргүүцэхээс өөр биднэрт одоо арга бол байхгүй. Ингэж л бид нар өөрсдөө хамгаалж авч үлдэнэ. Энэ уран чамбал ерөөсөө дэлхийн нийтээр ерөөсөө 98% тархацтай энгийн тийм нийтлэг тийм тархацтай гэдгийг одоо шүүх хурал дээр тэдний өөрсдийнх нь амнаас сонссон. Тэр орооногийн итгэмжлэгцэн төлөөлөгч мэрэгчлэлтэнүүдийн амнаас тэр олон улсын цөмийн энерги агентлаг нь ирээд эднийг ямар ч чадамжгүй гэдгийг шүүмжилж явцсан тэр ийм олон фактууд байж. За 98% нийтлэг одоо ийм тархацтай юм бол дэлхий дээр яагаад Францд тогтхгүй байдаг байх. Энэ чинь зүгээр өөрийнх нь нутагт хангалттай байна гэсэн үг. Тэгэхээр яаглаараа заавал ингээд нийгэр ядуумар орнуудыг элэг барьж одоо өөрөө чинь нэлээд шүү дээ 4.8 сая евроор дахуулдаад энэ өлбөнгүүд гэдэг байна шүү дээ өсгийн өлбөнгүүдийг ашиглаад байгаа байхгүй юу? Сая одоо зэрэг хэлж байна шүү дээ 108 лиценз Улаанбаатар дээр нь зогсоохгүй бол бид нар цугдах гэсэн байхгүй. Энэ чинь ерөөсөө Монгол улсыг тэр жигт нь 98% ухна гэсэн шунал хязгаар байхгүй шүү дээ. Нэг үсээ энэ хэдэн одоо энэ авилгалд идэгдсэн Монгол улсад 98%-ийг ухаж олборлж аваад алттай, ураантай, тэр ховор элементтэй бүгдийг аваад уцаагаад одоо зэрэнгээ хэлээд байгаа. Яг ингээд дэлхийн цөмийн хогийн сав болгох юм золиос явагдсан байхгүй юу? Монгол улсын энэ их том эзэг говьд тэдний шунлыг хөдөлгөөд шүү дээ. Одоо энийг л Монгол руу авчиж болох гэдэг байна гэсэн хардтал бол угаасаа байсан. Энийг баталж байгаа яриа нь одоо тэр Монгол банкны захирал Чулуунбат. Тэгэхээр Монголын төр засаг гэдэг юм уу бидний удирдах байгаа энэ удирдагчид ард түмнээсээ маш их юм нууж байна. Монгол улсын засгийн газар хизээч өөрсдөө гэрээ хийсэн учраас хизээч энийг хүлээн зөвшөөрөхгүй юм байна. Эдгээр хизээч буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, эдний хувьд бол хизээч хүн хортоогүй гэх юм байна. Бид нар чинь бусад амьтнаас ялгах юм бидний ухамсар гэж байна. Тэгээд энэ суурилыг бид нар хүлээн зөвшөөрөөд явах юм уу юм уу? Таны үр хүүхэд үлдэх энэ хорвоод энэ тийм ээ энэ сайхан өвөг дээцгээ үлдээсэн энэ нутагт сүрлийг зогсоохгүйгээр явуулах юм уу гэдэг бол аюултай. Миний хувьд бол аюултай. Тэгээд энэ асуултыг би та бас өөртөө тавиасаа гэж би хүсэж байна. Энэний хадлаа жоохон анхаарал өргөдлийн хадлаа жоохон анхаарал жоохон ютубер ороод одоо мэдээллийн зуун штэ. Заавал ном унших юм байхгүй. Бүгд байж байгаа мэдлэг байхгүй юу? Хүсэн хүсээгүй бид нар цугдах газаргүй бүгд их орноороо хогийн сав бол эстоно сүнсгүй боллоо сүнс нь хөтлөхгүй гэдэг шүү дээ. Шат чөхөөс хойш дөр бүгдийн хамтлаа нэгдгээс өөр зам байхгүй гэдгийг л одоо анхааруулж шүү дээ. Улаанбаатархад болоод өнгөрөх гэж юм. Бид нарт ямар хамаа вэ? Бид нар энэ үр бүгдээ дараа үйч биш. Бараг энэ амьд өдөр үсчих гэдэг шүү дээ. Орон даяар нь ингэж одоо энэ ярьж байгаа биелэх гэдэг шүү дээ. Одоо АСЦ гэж ярьдаг бол энэ худлаа болоод байгаа байхгүй юу? АСЦ-г үсгэхээс өмнө өөрсдөө
тэр хогийн савнд сүнсээ үлдээхгүйгээр шатахын нөхцөл нь бүрдсэн байгааг л одоо би өөрийнхөө үгээр чадаа хэлж штэ. Ингээ монголчууд юу гэж хэлэх вэ? Нэгднэ. За нэгдвэл яах юм бэ? Хий дими орилоодох юм уу? Хий дими шүлсээ өсргээд хөөсрөө самраадах юм уу? Шууд зохион байгуулалтанд шилж гэж. Өөр юм байхгүй. Одоо ингээ зохион байгуулалтанд шилждэг. Зүгээр энэ нэг айгүй одоо юм уран цэцэн хөвгтэй шүснүүд ингээд энэ ард түмнийг төөрүүлээд байгаа байхгүй юу? Энэ мэдээлэлгээд бас хойшлоо очиг аимшигтайгаар төөрөлдүүлээд байгаа байхгүй юу? Тэгэлэр монголчууд одоо зүгээр чин сэтгэлтэй хүмүүс нь гараад ирээ, сошиалын араас гараад хөнжлөөсөө гараад ир, хашаанаасаа гараад шууд инг өөр юм байхгүй. Шууд энэ үйл ажиллагаар ороо гэсэн үг байхгүй юу? Орохдоо би түрүүс оюуны хөрөнгө оруулалт, бие хөрөнгө оруулалт, мөнгө хөрөнгө оруулалтаар энэ гурваар орж ирнэ. Та нар орж ирнэ. Ороод ирсэн оноо миний пирамид гэж яриад байдаг зүгээр нэг айл өргөж чадлага, албан байгуулагч чадлага. Удирдлага санхүүгээ хэлц, хуулийн хэлц, гадаад харилцааны хэлц, аж ахуйн хэлцгээл ингээд одоо энэ чинь ойлгож чадаад ийм амархан юм дээр дэлхийд өөрсдөө бид нар хичээл хийж зааж явсан хүмүүс өнөөдөр яг дэвлэж чадахгүй. Энэ ард түмэн гэдэг айран байна. Дунд нь тэмцэгч гэж айран байна. Тэр нь одоо засгийн газар буюу харийнхантай нийлсэн нэг айрам гэдэг ийм гурван айран байна. Энэ тэмцэгчдийн айрмаа анхаарахгүй. Яг энэ тэмцэгчдийн айрам дотор чинь асуудал байна. За их орондоо санаа зовж байгаа монголчуудаа хандж хэлэхэд бид нар зохион байгуулалтанд орно. Зохион байгуулалтанд яаж орох вэ гэвэл оюуны хөрөнгө оруулалтаар оруулна. Бие хөрөнгө оруулалт оруулна. Мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалтаар ингэж орж ирнэ. Энэ толгойн 3 жил бол айлгэр бид нарыг зохион байгуулалтанд оруулаад аваа юмнаа. Энэ хөрөнгө оруулалтууд ороод ирэхлээр бид нар байгуулгын бүтц рүү орно. Армийн бүтц рүү. За хоёрдугаарт мал хараатан жигүүртэнтэй ингээ устгаж ажиллаа шүү дээ. Нөхөн төлбөрийг яаж авах юм бэ? Яг энэ чинь төлөө бид нар шүүхтэр явж байна. Шүүхтэр явж. Хүссэн ч үсээгүй бид нар хуулийн дагуу. Хүссэн ч үсээгүй чинь шинжлэх ухааны дагуу хуулийн дагуу шийднэ. Тэрний хамгийн сүүлийн жишээ нь энэ Андрей ороод ирсэн. Өнөө хаахийн мөрөөдөл биелсэн баггүй юу? Одоо дараа дараагийнхыг оруулж ирнэ. Шүүхтэр өнөөдөр ганцхан мэтгэлцээ. Бидний чадж байгаа юм. Олон мэдлэг хэрэгтэй шүү дээ. Тэрний нэг нь олон улсын хөндлөнгийн хараат тус шинжээчдийг оруулж ирнэ гэдэг мэтгэлцээ өнөөдөр тэр бүр алдчихсан шүүхтэр 8 жил алдслаа шүү дээ. За ингээд шүүгээр оруулж ирэхгүй байлаа гэхэд одоо шүүгэрд тогтоол гаргуулад оруулж ирэх юм бол шууд ураны ургаас шалтгаалсан байна гэд дүлж ичих юм бол дараа дараагийн юм руу нөхөн төлбөр рүү явна шүү дээ. Урдыг олж ийн гэсэн үг. Хор хөнөөл гэж гамшиг хаанаас үүдэлтэй вэ? Ураны ургаас болсон байна гэдэг уялдаан шалтгааныг олно гэж байгаа. Олъё гэж байгаа. Энэ уялдаан шалтгааныг олон улсын экспертизээр шийдүүлж юм байна. Дэлхийн бараг. Ингээд шийдүүлчих юм бол бид нар нөхөн төлбөргээд одоо над нэг Эквадорын нэг кино баримт кино 12 жил тэмцэж байгаад ялаад 27 тэрбум долларын нөхөн төлбөр аваад дуусчаад нэг гоё баримт кино хатгаасан байна. Ийм ингээд одоо бидний бас дотлоо явж байгаа учраас энэний төлөө бас нэг оюуны хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Энд чинь уран гэж цацраг гэдэг чинь дэлхийн нийт мэдэн шүү дээ. Гэхдээ та чинь бодолцортой хүн шүү дээ. Уран би шинжлэх ухаантай байгалийн шинжлэх ухаан сайн мэдэхгүй үнэ хэлээ. Сая 2025 оны 9 сарын ихээр одоо Монгол улсын их хурлын гишүүн Лодо Самбо эргэн үеийн хувьд сонсохоор их анхаарал татахын аргагүй мэдээлэл хийж байгаа. Ураны тухай би юу ч мэдэхгүй. Тэгт одоо манай намынхаа одоо гарын үсэг зургсан учраас би тэрэн дээр зурчихсан юм шиг. Одоо нам бүлэг хоорондоо фракцууд ингээд за чи энэ дээр гарын үсэг зурчихаа гэдэг юм байна. Тэр гарын үсэг зурж байхдаа тэд нэр юун дээр зурж байгаагаа мэдгүй юм байна гэсэн тийм хариуцлагагүй тийм мэдээлэл хийж байгаа байхгүй. Одоо яг энэ үгийг ингээ харах юм бол ч гэдэг уран гэдэг нь ямар айхтар аимшигтай хэрэг болохыг одоо бүхнийг судалдаг гэдэг өөрийгөө их мэдээлэлтэй мэдлэгтэй гэдэг тэр ч бодохоо одоо тийм ээ дэлхийн чих хандлагын тухай ярьдаг сэтгүүлч мэрэгжилтэй гэж хэлсэн төрийн албанд ажил хийжсэн одоо Монгол улсын төрийн албаны хамгийн өндөр албан тушаал дээр сууж байгаа гишүүн Лодо Самбо ингэж хэлнэ гэдэг бол энэ бол ерөөсөө энэ үгнээсээ болоод л энэ баг их хурлын гишүүнээс бух хэрэгтэй байна. Энэ хариуцлагагүй мэдээлэл дээр нь хариуцлага тооцдог систем манад алга байна. Энд чи одоо хүн төрөлхтөнд аюул занал бий болгож байгаа ураны тийм ээ хор гамшигыг бүгд мэдж байгаа энэ асуудлыг улсын их хурлын гишүүн Лодо Самбо мэдэхгүй байна гэдэг бол өөрөө одоо энэ хүний хэн болохыг харуулж байгаа асуудал. Энэ пирамидын хандлын
зохион байгуулалтын төлөө яваад биш өнөөдөр өрөнд орно гэдэг чинь гоё шүү дээ. Бас гоё ихгүй юу? Эцэг нь тусал цусыг хүртэл байлдана гэдэг чинь өрөнд ортлоо хаахан байлдаа чамайг өнөөдөр уулзаад нэг ойролцоогоор нэг 100 сая төгрөгийн өртөө сууж цусгуудаа ингэж байдаг шүү дээ. Эрсдэлгүй юм гэж байхгүй. Бизнес адилхан. Айлгын амьдрал адилхан. Тэгэхээр өөрийнхөө үр хөвгтийн төлөө хамгийн багаар яриад бүр томоор ярил энэ Монголын одоо ирээдүйд энэ Монголын энэ хөөрхөнд хүүхдүүдийн төлөө ирээдүйн төлөө цусаа гартал байлдаад тэгээд өнөөдөр сууж байна да. Гажин зурган дээр ингээл нэг баха ураны тэмдэгтэй юмнуудыг анх тавьж ирсэн миний архив дотор бүгд байж байгаа. Энэ орон дээр явах юм байна. Харамсалтай нь одоо зарим шилж байхгүй зарим ганц хоёрхан шилдэг үлдсэн. Яг одоо чин самраа хийсэн Улаанбаатар байгууллагаас бусдыг бол ухад бэлдсэн мэдээллийг олцсон байхгүй юу. Гэхдээ тэрний нэг нь одоо өнөөдөр халзан бүрэгдээ гараад ирж байна. За халзан бүрэгдээ бас сэрэгтэй тэсрэлттэйгээр одоо гоё бас аймаг одоо ястангуудын цус би ч өөрөө яг нарийн яруу говь төрсөн мөртлөө миний яс цус чинь Алтан нуруу гэсэн өвчтэй юм л шүү дээ. Дорн өвчин би одоо аав ээж маань очил тэнд намайг төрүүлсэн болохоос би сая ургийн баярт ороод одоо миний Алтан нурууд намж ирсэн анчин гөрөөсний хүүхдүүдээ гэдэг юм л шүү дээ. Энд одоо 8 жил би байлдсан хүн байж бол надаас бас ирээд туршлага судалж болж шүү дээ. Ямар технологи хэрэгжүүлсэн. Яаж колоничлгээ таны яриад байгаа чинь ямар арга нэвтрүүлсэн бэ? Бүр ингээд нэг нэгээр нь бүр ингэсээр өдөрч мөнгөтэй. Одоо бид нар ч нүүдэл чинь мал аж цаг нар байх. Одоо халдсан бүрэгдээ одоо ховдчуудаа хэлий. Нийт монголчуудаа хэлий. Нийт одоо хөх толгот. Илгэн ах トゥ удаа хэлий. Бид нар бол асар тонгийн туулсууд тэрний үргэлжлэл бид нар цөөхөн ч гэсэн бид нар заавал ялах хэрэгтэй. Тийм. Тэгэлэр бол одоо бид нар ялтын хамгийн чухал нь вэ? Одоо тэр нэг эвтэй найртай гэдэг одоо энэ нэг хоос үгийг баг хай. Шууд зохион хатуу сахилгууд хатуу зохион байгуулалтанд. Тэрэн дотор чинь тэр систем дотор чинь уурч зүлзэнгүүч орж ирж чадахгүй. Чагт шүү дээ. А бид нар ингээд талын нэг ингээд тархаа бодрохоо явхад бидний амархан болцуулаад байгаа байхгүй өнөөдөр хэлтэр. Амархан байгаа. А бид нар өнөө өндөр зохицуулнаа бүтцээ хийсэн байхад тэр дайснууч өнөө зүү орох, салхи орох зай завсар байх. Хамт олон гэдэг чинь тийм хүчтэй байхгүй зохион байгуулалт гэдэг. Тэгэхээр нэг яаралтай тэр нэг уянгалаг үгнээсээ салаад бид нар ч юм бол дайчуудын таард юм шүү дээ. Шууд байлдааны зохион байгуулалтанд орох. Талан жиж явуулна шүү дээ. Яагаад гэвэл бид нар чи ястан гэж үнэн тэр л хөх толготой. Тийм тэгэхээр одоо манай дурноо талынхан хорноогийн маань бэлэн байна. Бид нар нэг яаралтай бид нар дайсны өдөөс статгсан одоо манай аюу чихнуудын логон 5 сон байж байгаа юм. Тэгээд одоо ховчуудаа уриалжаад дорн ховчууд бид нар бол одоо та бүгдтэйгээ нийлээд арга туршлага нийлүүлээд авиа сүлгээ нийлүүлээд оюун ухаанаа нийлүүлээд атгсан гар шиг нэгдэхэд одоо бидний тул бэлэн байж байна. Ингээд одоо ховчуудаа бол энэ дайснуудаас өтөр төргийн салах наадуул чинь бол залттай шүү. Үнэхээр аюултай залттай шүү. Тэгэхээр одоо тэр бүгдийг туулчихсан манай дорн ховчууд, Улаанбаатарчууд маань яг зовлон стоны хордоо усын нуун гэхчээр тэр зовлон гэдэлсэн байж байгаа. Атом яагаад ийм байдалд орсон? Бүгдээр ингээд уулзаад шууд зохион байгуулалтанд орох. А манай тооны хэлээр ярил тоогоор чанараар энэ гэж ярьдаг шүү. Одоо өнөөдөр 3 сая 500 мянган хүнтэй яг улс орны зүрх суцсан болсон. Эд одоо залуучууд гэдэг шүү. 300 мянгараа дөрөв гарцсан шүү. Зүрх байхгүй хүмүүс ихгүй юу? Жинхэнэ нэг орны хөдөлгөхтэй, жинхэнэ сэтгэх, жинхэнэ хурд гаргах тэр масыг бодлоор 90 оноос хойш өнөөдөр хүртэл огтлоор гаргасан байгаа байхгүй юу? За ард түмэн гэж нэг айран байна. За айран гэж нэрлэж. За дунд нь тэмцэгч гэж нэг айран байна. Тэнд дайсан гэж нэг айран байна. Тэгээ хөрөнгө оруулагч нэрээр орж ирээд одоо бид нарыг бүх зүйл тусвараар нь одоо устгаж ш. Байгалийн устгаж байна 8 нас юм. За өнөөдөр би бас яг хүндхэн байдлаар ярьчлаа ш. Амжилт байна уу? Байна. Бид нарт амжилт нь ихүү багуулга гэж болохоос амжилт байна. Сэрс ард түмэн ойлгосон. Тэрний 100 мянган гаруй үсгээр харагдсан. За миний бэжиг чи ороод ухаад үзээрэй. Тэр 7 жилийн өмнө 5 жилийн өмнө урааныг 1000 сошиал дээр тавиад нэг хоёрхан шир нэг хоёрхан лайк зарим бүр 0 сошиал дээр юм 0 үст. Өнөөдөр тэгвэл бас нэг 2 300 угаах дээр чинь лайк дараад коммент хийгээд ингээд сэрсэн энэ бол амжилт байхгүй юу. За тэгэхээр ард түмэн маань бол ард түмэн штэ. Жин би ч өөрөө 17 онд
унтчихсан ард түмний нэг гэж дөрвөллөө шүү. Бат хоёр. Тэр найзууд мас ирсэн. Тэрэндээ адилхан өнөөдөр нэг-нэгээр 10-10-аас ирээд ингээ явж байна. Энэ унд амжилт. За тэгвэл энийг хэн сэрээсэн? Тэмцэгчдийн арим баггүй. За тэгвэл тэмцэгчдийн арим руугаа бид нар анхаарлаа хандуул. Огтой юм уу, тухуутай гэмээр юм уу одоо ийм инээдтэй асуудал нь яг эдний энэ хилцээ хийгээд одоо биш манай улсын эрхлэлийн гишүүд одоо яг Улаанбаатарт одоо орооны компанитай хийх гэрээний тухай яригдж байх энэ үед Франц улсад орооны компани бол одоо Монгол улсын улс төрчдөд авилгал өгчээсэн байна. Үүнээсээ болж буруутсан байна. Тэр нь яг 12 сарын 2-нд болсон асуудал та. Тэгээд торгуулийн 4.8 сая евро төлсөн байгаа. Энэ дээр одоо орооны компани өөрсдөө маргалдахгүйгээр 4.8 сая еврого төлсөн байна. Зүгээр л энэ бүгднийг ингээ харцуулаад хараад бүх юм ингээ параллел яваад байгаа. Францууд бол ямар ч хэлсэн тийм ээ орооны компаниуд ингээд авилга өгд юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд ингээд шийтгэлээ өгчдөг юм байна. Манай Монгол талд энэ нам жим явсараад 1 сарын 17-нд буюу 25 оны 1 сарын 17-нд буюу яг гэрээ зурх өдөр одоо ураны эсрэг тэмцдэг хэсэг бүлэг хүмүүс гарч ирж одоо хэвлэлийн бохирол хийж энийг бид нэр шаардж байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудал өмнө нь мэдгэжсэн мэддэггүй юу гэх юм бол манайхан мэдчихлээсэн байгаа байхгүй. Яг гэрээ зурснаар учрлын тухай яригдж байгаа боловч угаасаа учрлаас өмнө одоо хөрөлсөх дарга нь хийчихэд хийцэн байна. Тэрнээс өмнө одоо ундраа тэгээ бүр ингээд хөөх юм бол баяр цогтын үеэс эхэлж яригдж байгаа юм л асуудал байна л да. Эдгээр чинь хамгийн аюултай нь орон нутгийнханд хилдэг байхгүй. Хилсэн ч үннээ ярьдаг байхгүй. Ерөөсөө эдгээр чинь хулгайч шиг ажиллаж шít. Хулгайч гэдгүй харахгүй шинээр хүний юм хулгай хийдэг. Хулгайч хүн эзэж би хулгай хийсэн гэдгээ зөвшөөрдөг. Француудын хийж байгаа үйл ажиллагаа бол ерөөсөө ард түмнийг хураал дэндүүлж байгаа. Тэр хөхрийн хүчил одоо нүдэн дээр нь үзэгдэхгүй тэр газар айхтар газар чинь тийм ээ хаана юу хийж байгааг мэддэхгүй хайгуул хийж байгаа юм жилээл хөхрийн хүчлээ шахаад олборлолтой ийцсэн. Энэ асуудлаар нь бид нар шүүгдэх ёстой. Шүүгдэхдээ бид нар тэгж олуулсан шүүгт хандаад ахсгүй. Зүгээр л Монголын шүүгэр л эднэрийг Монголын ард түмний хуурсан гэдэг дээр нь би буцаах ёстой л гэж үздэг. Ураны 108 лиценз олгогдсон байна гэдэг тэр 108 лиценз хаана олгогдсон тэр бүх газрыг бид нар мэдэх ёстой. Мэдээд ирэн Монголын тэмцэгчид Монголын ард түмэн нийтээр нийлээд ямар аймаг ямар сум байх нь харгалзахгүй нэгтгэл ёстой. Монгол гэдэг нэг л том малгай дор бид нар байж байгаа. Би Улаанбаатарт амьдарч байгаа хувьдын асуудал надад хамаагүй гэдэг ийм амж хуваагчээсэн арчаагүй үзлэр бид нар бол цаашаа явах ёсгүй. Халзан бүрэгдэн асуудал бол миний асуудал. Улаанбаатарын асуудал бол миний асуудал. Хаа байсан одоо говийн асуудал хүсгэл надад хамаа хол гэж ерөөсө бид нар бодож болохгүй. Тэгэхээр хүсгэлийн хүнч байна уу? Тийм ээ усын хүнч байна уу? Ер нь бид нар энэ аймаг сум гэж ярихаасаа илүү бид нар Монгол хүн энэ Монгол гэсэн энэ дэлхийн өндөрлөг дээр байгаа энэ Орос хятад гэсэн хоёр том гүрэн донд байгаа монголчууд бид нар бүгдөө хаана газар ухаж хүн ардыг хорлох нь энэ асуудал дээр бол бид нар нутаг аймаг сум харгалзахгүй нэгдэж энэ дэр биенээ дэмжих хэрэгтэй. Энэ дэр эргэлзээ байх. Өнөөдөр бид нар ерөөсөө улсыг чинь хордуулахаас илүү аюул гэж юу хэлсэн бэ? Бид нар хичнээн алтай байгаад бид нар алтыг угаад амьдрахгүй. Хичнээн тэр уран нь тэр одоо бараанд очиад ингээд Монгол улсад их мөнгө олж ирээд одоо Улаанбаатарын жишээгээр харах юм бол тэр 20 дахь удаа хордцсон байна гэж. Уу харахгүй болоод гэллээ гэж засгийн газар нь зөвшөөрсөн байна. Одоо энэ хүмүүс хайчих вэ? Нутаг заагдсан юм шиг явах уу? Хэдэн үеэрээ тэнд нутгалж ирсэн газараа хаяад одоо энэ манай ус хордлоо гэж явах уу? Ингээ бодоход амар байгаа байхгүй зүгээр. Зүгээр энэ интриг ингээд яг нутгийн ард түмэн дээр очиж сонсоод ингэхээр зүрх шимшрээд нулимс гармаар л байгаа байхгүй. Бид нар ийм гамшигыг ингээд цааш нь бүлээн зөвшөөрч ерөөсөө. Одоо энэ Архангай аймагт аль эзэний мөн л 10 хэдэн жилийн өмнөөс ингээд аль эзэний тийм ээ ураны цацрагаас одоо хордоод эхэлсэн хүмүүс байгаа юм байна шүү дээ. Энийг бид нар хизээ мэдэж 25 онд л мэдчихэв. Тэгэхээр ерөөсөө энэ 108 лиценз хаана байна? Дор бүрнээ бид нэр сэрж, дор бүрнээ ардын заавал бид нар ардын хянаж шалгах хорог бий болохыг хүлээгээд байлгүй. Ард иргэд өөрсдөө хянаж, ард иргэд өөрсдөө нягтарч, биеиндээ мэдээлэл өгч, болж игэл тэрнийг баримтжуулж, тэгээд бүгдээр нэгэн сул болж л тэмцэх хэрэгтэй. Одоо бид нар төгөр гарц байхгүй. Энд бүр борооны дараах мөөг гэдэг шиг. Гэхдээ энэ 108 лицензийг хизээ өгсөн гэдгийг бид нэр сая 25 онд бүгдээр гинт мэдчихэж шүү дээ. Энд чинь ганцхан Улаанбаатарт ганцхан халзан бүрэгдэд байгаа юм биш үү? Арангад эхэлсэн. Дунд говьд эхэлсэн. Скватерт эхэлсэн. Дунд шүү дээ Монгол. Бид нар одоо хайчих юм. Мөнгөтэй улсууд нь эндээс хамаг мөнгө ухаад аваад явчихдаг юм байж. Энд үлдэж байгаа монголчууд нь яах юм? Бид нар ямар гэмт хэрэг хийсэн гэж ийм айхтар гамшигын дунд үр хөврлөө бий болгож ингэж амьдрах юм. Энд чинь одоо Улаанбаатарын жишгээр бол
эмэгтэйчүүд нь бүгдээрээ саваа ах болж байна. Хөхний хор тавдар тусч байна. Ийм гамшиг тусчаад ахтал үгүй ээ. Бараг мутац тэр одоо ард түмнийх нь буруу болж байна. Нэг хэсэг одоо 15-6 жилийн өмнө хонгор сум дээр болсон үйл явдал дээр яалаа. Сианитар хорцсон хонгорын ард түмэд гадаадын лабораториуд ирээд ч гэсэн эдгээр бол одоо өөрсдөө бараг хамууд туссан юм байна гэсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл засгийн газрын захиалгаар ирж байгаа гадны лаборатори гэдэг бол ямар аюултай дүгнэлт гаргадаг вэ? Яг адилхан гэдгийг л бид нэр ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр монголчууд минь сэрэх ёстой. Бид нэр одоо хүн болгон сүнстэй байдیں۔ Гэсэн. Жохом одоо үр хүү гэдгийг гэж бид нэр үлдээжил байгаа бол одоо ямар ч л байсан бүгдөө сэрж сэхэрч энэ айхтар гамшигыг 100 жилийн өмнө давтсан алдаа, 50 жилийн өмнө давтсан алдаа, 80 жилийн өмнө давтсан алдаа. Энэ бүгдийг бид нэр Монголд өнөөдөр давтах хэсгүй маа. Ягж давтах хэсгүй. Энийг л хэлмээр байна.